Олон улсын хэмжээний мастер инхтрийн эрхээс өнгөрч буй 2025 онд өөрийн уралдсан төрөл зайнуудаа нийтдээ 23 удаа Монгол улсын шинэ дамжилтыг тогтоосон байна. Мөн Бахрейн 2025 Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртэж Монгол улсаас дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бие цагийн бослыг хангасан анхны эрэгтэй тамирчин болсон билээ. Түүнийг оны шилдэг эрэгтэй тамирчнаар тодорхойд Монголын Улсын спорт сонирхогчдын холбооноос дасгалжуулагч Батбууд, за эргэсийн мөн анхны багш дасгалжуулагч Саран Чимэг нарыг мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Тэгвэл оны шилдэг эмэгтэй тамирчнаар олон улсын хэмжээний мастер Бат хоёрын инх хүслэн тодорлоо. Түүний хувьд одоогоор 50 метрийн бассейнд Монгол улсын 14 төрөл зайн дэд амжилтыг эзэмшиж байна. Сэтгэл маш өндөр байна. Гэхдээ энэ жилийн тухайд хэд бол би Монголдо яг тэмцээнд орж амжаагүй. Гэхдээ гадаадд 2-3 тэмцээнд оролцсон. Тэгээд коллежийнхаа яг конференсийн тэмцээнд алт авсан. Тэр бас маш том амжилт бас байсан. Монгол Улсын спорт сонирхогчдын холбооны 2025 оны шилдэг клубээр олон улсын хэмжээний мастер Зандан балтсгалжуулагчтай Альпа клубын баг тамирчид тодорсон байна. Энэ жил гэх юм бол бид 6 тэмцээн оролдоонд оролцсон. IUSI буюу Азийн сургууль клубүүдийн аврагт тусгай 4-р байранд орж цом авсан. Ийм бүхагаар том амжилтаар ихсэн. Дотоодын тэмцээн гэвэл 4-5 тэмцээнээс 3-т нь цом аврагын цомыг өргөж нэг удаа 2-р байранд орсон байна. Мөн 2025 оны онцлог амжилтын эздээр Задгаа усан сэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас анх удаа оролцсон баг тамирчдыг онцлон тодрууллаа. За Задгаа усан сэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв үрчхэн 1500 метрийн холимог багийн бүх оролдоонд манай улсаас баяраа дэмүүл дасгалжуулагчдын удирдлагадор спортын мастер Анунго, Алтан нар, Сугар, Майдар нар их орноо төлөөлөн оролцсон юм а.